Одоогийн Увс аймгийн Малчин сумын салгарын хийдэд шавилан сууж, онцгой өвдөс эдэн шидэрийн нутаг нугынхандан ус суух заяа хайрлаж явсан Улаан ламын аж ахуйч жичнэр нь дархан Эрдэнэт Улаанбаатар Увс аймагт инх тунх амьдарч эгэлгүйх номтой ичидтэй тэр ламыг дурсан ярьсаар байна. Түүнийг 20 дугаар зууны ихээр даа хүрээнд бурхан номын хэрэгээр ирж гавьжийн дамжаа бариад буцах гэж байтал хүрээнээс холгүй нутгалдаг нэгэн хөшөөний ноён жууд тэрэгтэй иржээ. Манай хатан олон жил өвчилж хүрээний номтой чадалтай гэсэн лам болгоныг залж ном уншуулж гүрэн хийлгэж эм тан авч уулгасан боловч засал авалгүй улам дордож хоол унднаас гараад багш лам маань баядын улаан лам даа хүрээнд ирсэн гинлээ. Тэр ламд нь тусалж магадгүй гэж айлтахаар нь таныг зорж ирлээ. Манайд заларч хатныг мэдгээж хайрлан уу хинэн гуйжээ. Улаан лам ирэхээ нэг татаж үзснэ. Морин цагт хөдлөе. Харин би дагуул гэлэнгэн авч явна шүү гэсэнд ноён уухайн тас зөвшөөрчээ. Эрбэр ноёныхныг зорих замдаа хоол унд хийдэг гэлэндэн хандаж чи ноёнид очиод миний эд гисэн болгоныг идээд байгаа. Нэрлэхэх хэрэггүй. Чиний хитэдгийн хэрэг одоо л нэг гарах нь. Энэ ноёны авгай бэрчиг харамч амтан юм. Чамд их хоол өгч хармын сэтгэлийг нь оволзуулж, бухимдуулж байж эмчлэх учиртай юм гэж загсан юмсанж. Улаан ламт нь тэр ноёныг бууж хадных нь судсыг барьж үзнэ. Чи яасан харамч хахир хүн бэ? Харамч хахир учраас нутхий чинь номтой лам чамд хараал хийжээ. Тэр айхтар хараалыг хариулж хөл дээр чинь босхийг бодъё гэснээр ноёнд хандаж дариухан нас гүйцэн эрг гаргаж бүх махыг нь гэдэс дотортой нь чануулчих хэмээн айлцныг ёсоор болгожээ. Хоньны бүтэн махыг ламтны өмнө авчирч тавих үед хэсэг өөх огтолж гал дүргэн хідэн хэрчин мах эцснээ дагуул гэлэн рүүгээ түлхэж бүгдийг нь идээд ясыг нь сайхан мүлжөөд орхих гэжээ. Элэнгой намрын тарган эр хоньны махыг яаралгүй зооглож ясыг нь мүлжөөдөл мүлжиж дуусах үед хонх дамар дуугаргаж ном уншиж суусан их ламтан тогоо дүүрэн усанд шар дос хийгээд халаачих. Хатанд нь хараал хийсэн ламыг би номын хүчээр дуудчихлаа. Тэр лам тун удахгүй давхиад ирнэ. Архинд дуртай зүрхий номтой лам. Үүнд арх амсуулж болохгүй. Ороод ирэхээр нь арх уугээд энэ тогоотой усыг том хувинд хийгээд өгчхөөрэй. Эснээ нь тогоотой усыг 3 удаа тариндаж орхичээ. Гэрийн эзэн ихэд гайхсан боловч энэ хойлгаан ламтан хар усыг арх болгож хувиргадаг эд шидтэй хүн байх нь л тэгж бодсноо зарц хүүхэндэн хилж шар дос орхисон ус халаалгаж суудал лодог хөшөөнд нэртэй нэгэн лам орж ирэн амар мэндэ мэдлцэж ноёныхоо түүнд цай унд өгсний дараа халаасан шар достой усыг том хувинд хийж арх уу хэмээн өмнө нь тавьж баг гарын мөнгөн аяг дүүргэж барьжээ. Өнөө лам аягтай усыг амсч үзнэ. Танаа арх ямар сайхан гарав. Хэдэн аяг арх хүртдэг хэрэг вэ гэж баясангуу өгүүлээд ууж гарчээ. Улаан ламтан усыг эд шидэрэн арх болгож хувирахыг нүдэрэн үзсэн гэрийн эзэд түүнийг шүтэж биширж гүйцэв. Архинаас буцдаггүй улаан ламт нь ноёны өгсөн ганзайг дунд гарын мөнгөн аягаар хүртэх авч ерөөс сохтохгүй өвчтэй хатанд элдэв засал хийж тариндж аваа. Улаан ламын эд шидэр арх болж хувирсан усны тэн хагасыг уугаад өнөө ламтан ухаан алдан өмжээ. Хайч аваад иргэж улаан ламтны айлцны дагуу хайж авч өгсөнд өнөө ламын дээлний дотоод хормоноос хэсэгнийг хайжлан авч ноёнд барьснаа. Та сайхан сэтгэлтэйх буянтай хүн юм. Харин таны хатан хачин харамч хахир буухай зантай хүн байна. Энэ ламт нь нэгэнтээ танаад ирж арх өг гэж нэхэхэд танай хатан ихэд басамжилж харааж зүхэд аягны амсар зуулуулгүй хөөж гаргасан юм байна. Арх амсуулгүй харааж зүхсэнд нь гомдоод танай хатанд хараал хийжээ. Хараалыг нь би хариулчихлаа. Энэ ламд огт муу юм санаж болохгүй. Маргааш өглөөс ирэхээр нь хатан та уучлалт гуйж арх дарсаар сайн дайлж гарынхаа бэлэг өгөөд явбал элгэнд гар татаад хэрэггүй шүү. Та нар энэ ламыг хичнээн хүндэлж найрсах харилцсан тэр чинээгээр нь та нарт тус болох юм байна. Дотоод хормоноос нь авсан энэ даавны өөцийг хайж болохгүй.
Хадагнд боогоод авдрандаан хийчихээрэй. Одоо хатныг хоолнд оруулах арга бодноо. Тогоондон 2 шанах ус хийчих гээд эмийнхээ манхахыг нээж атга хүрхгүй цагаан будаа авч тогоонд хийгээд зөөлөн галаар сайхан агшаачгараа гэж гин. Удсан ч үгүй атга хүрхгүй цагаан будаа хөөж тогоод үрхэд дос давс хийлгэж сайхан амтлуулад хоолноос гараад удсан хатанд том аягээд үүргэн бариулж бүгдийг нь хүртчих гэж. Тэгтэл хоол идэх нь байтугай үнэрийг нь авч чаддгүй хатан үндийч суугаад амтархан идэж дуусахад за чи одоо ямар ч хоол иддэг болно. Өөнөөс хойш баян ноён, лам хуурга, марлаг зарц хинч байсан айшилж загнаж хоол унд харамлахаан боль. Үлдсэн будааг манай энэ гэлэнд хийгээд өгчих гэсэнд ёсоор болгожээ. Өдөш унтах цаг болоход тусгайлан бариулсан герт улаан лам гэлэн хоёрыг унтуулж арх тарсаар харамгүй дайлжээ. Маргааш өглөө нь хатан эв ирүүл болчихсон байж. Цалгарын хүрээний хамба улаан лам гэж ийм эд шидтэй лам байжээ.